Өмнөгов аймгийн улсын бүртгэлийн хилцээс өвлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай зөвлөмжийг төлөөлье. Өвлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгүүлэхдээ иргэн та дараах материалыг бүрдүүлэн харьяа, аймаг, дүүрэг гэх улсын бүртгэлийн хилтэст хандана. Бүрдүүлэх материал нотариатаар олгосон өвлөх эрхийн гишлэгээ их хуваар, өөрчлөгийн хураамж 20,000 төгрөг төлсөн төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөн гомдлох эрхийн улсын бүртгэлийн гишлэгээ их хуваар шаардлагатай. Хэрэв улсын бүртгэлийн гишлэгээ бага бичигдээгүй тохиолдолд газрын албанаас кадастрын зураг давхар хавсаргана. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн гэрчлэгээ гарна. Мэдээлэл хүргэсэн Өмнөгов аймгийн улсын бүртгэлийн хилтэс.